Сайн байцгаана уу? За санхүүгийн зөвлөгөө өгдөг мөнгөн байна. За тэгээд сүүлийн үед бол хэмнэлтийн талаар хүмүүст илүү их мэдээлэл өгөхийг эрмэлзэж байгаа. Сая нэг хот төлөлттэй холбоотойгоор одоо энэ төвийн системтэй холбоотой мэргэжлийн хүнтэй уулзахад тэр найзтайгаа болсон жишээний талаар сонирхолтой жишээ надад ярьсан л да. Тэгээд би энэ яриагаа эхлүүлье. Найз нь жоохон мөнгөтэй болох үедээ яд найрамдын тэнд газар аваад гоё байшин бариад амар одоо үнэтэй юм хийсэн юм байна. Гол асуудал нь яг хуу тэнд ингээ байшин барьж болж байна. Гэтэл сар болгоны урсгал зардал чи өндөр үү гэдээ асуусан чи хамаагүй гэсэн. Төвийн системээс хол учраас маш өндөр зардал гарч эхэлсэн байгаа. Ер нь бол сартаа ингээ цахилгаанаар бүх асуудал шийдсэн учраас өвөлдөө бүр 2-3 сая төгрөг гардаг ч юм уу. Энээсээ болоод бизнес нь нөхрийн бизнес жоохон дампуураад эхлэхэд л энэ хүний амьдрал нэлээд хүнд болцсон ингээд тэр одоо ах надтай ярьжсэн л да. Тэр яг энэ жишээг бодоод үзэхэд бид нар өдөртийнхөө амьдрал дээрээ хэмнэлтийг бид нар юу н анхаардгүй. Жохон мөнгөтэй үедээ за хамаагүй гэл нүдэн айнаал гэр авахын цахилгаан бараг сонгочдаг ч юм уу. Эсвэл одоо юу гэдгийг сар болгон гэрийн одоо жишээлбэл тэр тог цахилгааны мөнгө юу гарч ийн гэдгээр анзаардгүй байжгаад энэ нь өөрөө амьдралын санхүүгийн байдлыг хүндрүүлдэг, эрүүл амьдралд нь ч гэсэн хор нөлөө учруулдаг ийм тохиолдол зөндөө байдаг учраас энэ жишээг би та бүхэнд аваад өнөөдөр би хэрхэн хэмнэлт хийж болох вэ гэдэг 5 чухал аргачлалын талаар та нартай хуваалцъя гэж бодлоо. За тэгэхээр нэгдүгürt бол бид нар хэрхэн хэмнэлт хийх вэ гэдэг асуултыг өөрөөсөө тавих хэрэгтэй авах гэж бодож байна. Тэгэхээр тэр хэмнэлтээр бол илүү бид нар мэдээллийг нь илүү сайн авах хэрэгтэй юм байлаа л да. Цахилгаан бараа ялангуяа хөрөгчөн дээр аваад үзэхэд за Samsung брендийг хөрөгч бол жишээлбэл нэмэх A гэдэг үзүүлэлтээ хөрөгч бол айлын хөрөгч бол одоо жишээл айлын цахилгааны нийтдээ 20%-ийг нь бол жишээл цахилгаан зарцуулалтыг бий болгодог гэсэн. Тэгэхээр 25 50% хэмнэлт хийгээд эхлэх юм бол та жишээлбэл сарынхаа цахилгааны зарцуулалтын яг 10%-ийг жишээл хөрөгчөндөө зарцуулах бүрэн боломжтой гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар ерөөсөө ийм сонголтыг хамгийн эхлээд хийгээд эхлэх юм бол яг одоо ингээд тооцоол хийх юм бол айхтар өндөр дүүн нэг бүтээгдэхүүнээр бол гарахгүй. Жишээл хөрөгчөн дээр ч тэр угаалгын машинч дээр ингээд ер нь бол жилийн гарах зардал нь хэд вэ гэтэл гэрт маш олон төрлийн цахилгаан хэрэгслүүд байдаг. Одоо жишээлбэл телевизээс эхсүүлээл одоо магадгүй те нэмэлттэй кондишн агааржуулагч байдаг юм ингээд маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд байна. Тэгэхээр энэ болгон дээр яг саяны тэр нөгөө жишээлбэл ийм хэмнэлт цахилгаан зарцуулалтын хэмнэлттэй ийм бүтээгдэхүүнийг сонгоод эхлэх юм бол танай гэр бүл маш их сар болгоны урсгал зардлын хэмнэлтүүд гарах бүрэн боломжтой. Тэгэхээр бид нар нөгөө нэг маш хямдхан бүтээгдэхүүн сонгоод эсвэл гоё өнгө үзэмжтэй бүтээгдэхүүн гэж бодоод ямар ч хамаагүй бүтээгдэхүүн сонгочдөг. Гэтэл нөгөөх нь сар болгоны цахилгаан зарцуулалт нь өндөр байгаад эхлэх юм бол түрүүний нөгөө нэг гоё байшин бариад маш өндөр одоо зардалтай болчдөг айшиг биднийг баг багаар ингээд нөгөө нэг зардалчин одоо таны санхүүгийн байдал хүндрэл учруулад эхлэх бүрэн боломжтой учраас энэс бид нар болгоомжлох хэрэгтэй. За хоёр дахь үзүүлэлт. Энэ бол энэ байгаль дээлтэй гэдэг асуулт. За жирийн ийм хагас автомат угаалгын машин ямар ч хамаагүй ингээд хятад метаас оролцсон угаалгын машин бид нар аваад хэрэглэжээ. Гэтэл энэ нь болохоор буцаагаад усны зарцуулалт хэрэглээ маш өндөр болчихж байгаа. Яг хуу гэрт бид нар усны тоолоор усны төлбөр нэгдүгээр өндөр гарна. Нөгөө талдаа гэх юм бол бид нар ингээд байгальд маш ийм хор хохиролтойгоор амьдраад байна гэдэг ойлголт руу явчихж байгаа байхгүй. Тэгэхээр та хэрхэн яаж байгальд дээлтэй амьдрах вэ гэхээр бүгд ингээд усаа хамгаалъя гэдэг бүр ингээд нойлгын почкийн төртөл ингээд тоосоо хийгээд идэх шиг бид нар хамгийн эхлээд өөрсдийнхөө авж байгаа угаалгын машин дээр л энэ усны хэмнэлттэй юу гэдгийг нь л судалж эхлэх хэрэгтэй юм байна. Samsung брендийн тэр нэг угаалгын машиныг сонирхоод үзлээ. Гэтэл усны тэр бүрэн автомат машин маань хэдийгээр угаалгын машинуудтай харьцуулахад жоохон нэг 200 мянган төгрөгийн илүү үнэтэй боловч усны хэмнэлтийг бол маш сайн гаргачихдаг юм байна. Тэгэхээр усны хэмнэлт чинь өөрөө буцаагаад одоо гэр авахын одоо тэр усны төлбөрийн хэмнэн чинь хоёрдугаар байгаль дээлтэй байдлыг бий болгочно гэдэг ойлголт давуу талтай юм байна. Тэгэхээр та байгаль дээлтэй одоо хэрэглэгч мөн үү гэдгийг өөрөөсөө асуухын тулд эхлээд одоо цахилгаан бүтээгдэхүүн гэр авахын цахилгаан бүтээгдэхүүн сонгохдоо бараа сонгохдоо одоо энэ яг энэ үзүүлэлтийг нь бас судлаад авчвал их зүйтэй гэж хэлмээр байна. Мэдээж эрүүл мэнд гэдэг бол маш чухал. Бид нар ингээ нэг зарим ингээд хөрөгч миний хувьд бол ингээд өнгөрсөн хугацаанд авчирсан хөрөгчсөнд шин ногоо ингээд хийхлээр ингээд айгүй хурдан муудчихдаг. Эсвэл одоо юу гэдгийг те ингээд хүнсний бүтээгдэхүүнүүд муудаад байгаа. Тэгээд бид нар ингээд яаж хийх ёстой юм бэ? Яаж хадгалах ёстой юм бэ гэдгийг мэддэггүй. Гэтэл нөгөө нэг яг энэ хүнсний бүтээгдэхүүн чи өөрөө ингээд өөрийн гэсэн заасан градусын хэмжээтэй байдаг. Тэгээд тэрийг ингээд хөрөгчөнд яг ингээд нэг ийм температурт хийхлээр зарим одоо жишээлбэл хадгалтаа даадаггүй юм байна да. Тэгэхээр тэр утгаар ингээд тэр дотор нь байгаа зориултын ингээд ангилсан энэ савлгаанууд болоод тэг ингээд хөргүүрийн тустай ийм системүүд бол таны хэрэгжилж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл аюулгүй байдалд чинь ингээд туслана гэдгийг та анхаарвал зүйтэй. Тэгэхээр яг энэ хэр эрүүл мэндийн одоо бидний амьдралын эрүүл мэндэд хэр их нийцтэй вэ гэдгийг та нар судлаж үзэх нь чухал шүү. Тэр цахилгааны одоо соронзоо орон зай яадгийн те мөн бас одоо юу гэдгийг хувцас одоо угааж байгаа угаалгын машин маань энд одоо жишээлбэл ямар нэгэн вок болоод те хүний биед харшлах энэ зүйлийг одоо хэр сайн бүрэн гүйцэд цэвэрлж
хатаач чадах байж гэдэг юм уу те энэ болгоныг та бид нар судлаад бүтээгдэхүүнээ сонгол илүү зүйтэй гэдгийг бас санал болгомоор. За дөрөв дэх сонголт. Нэг авсан угаалгын машин эвдэрчүүл яах вэ гэдэг асуулт. Эсвэл одоо авсан тоос орогч эвдэрчүүл яах вэ? Телевиз чи эвдэрчүүл яах вэ? Хөрөгч эвдэрчүүл яах вэ гэдэг асуудал. Тэгэхээр эхний асуулт бол эвдэрчих юм бол бид нар дахиад бараа авах хэрэгтэй болж байгаа юм л да. Тэгэхээр ингээд нөгөө нэг анх бид нар хэмнэлт хийх гэсэн боловч арай гайгүй хямдхан үнэтэй одоо хөрөгч авчлаа гэж бодоход тэр нь эвдэрчих юм бол дахиад та хөрөгч аавна гэсэн. Ингээд таны зардал даблдна тий. Ингээд бид нар хэмнэлт хийх гэсэн биш дахиад хохирж гэнэ гэсэн. Агтал зүгээр яг тэр брэнд нөр за Samsung дээр аваад үзэхэд бол брендийн өөрөө жишээлбэл хэр одоо эдлэг удаантай гэдэг асуултыг харах нь чухал байгаа юм. За хэр удаан ашиглаж болох вэ? Хоёрт нь юм бэ гэхээр албан ёсны одоо чи дистрибьютор нь буюу тэр засварын газар нь байна уу гэдгийг сонирхож үзэх ёстой. Яг энэ үзүүлэлтийг харж үзээд за окей next-д яг энэ Samsung-ийн албан ёсны засварын газар байгаа юм байна гэдэг зүйл харагдсан учраас надад энэ байдал сонголт хийхэд том давуу тал болж ирсэн. Тэгэхээр та эдлэгийг нь сонирхоод үзээрэй. Мөн бас эвдэрлийг нь засуулах албан ёсны засварын газар байдаг уу гэдгийг судалж үзэх юм бол та дахиад маш том хэмнэлтийг бүрэн боломжтой гэсэн үг. За угаалгын машин дээр аваад үзэхэд ер нь бол ингээд ажилласаа гэрээсээ гарахтаа ингээд угаалгын машинд хувцас ачаа гаргахад ингээд за энэ дугаас дуусах болов те ингээд хатаах төхөөрөмж нь ажилласан байх болов эсвэл ингээд саадлахаараа зогссон байх болов усаалтчих болов гэдэг маш олон ингэ санаа зовх асуудлууд үүснэ. Samsung брендийн угаалгын машин бол гар утастай шууд ухаалаг технологиор холбогдсон байдаг. Эвдрэл дээр нь шууд эвдрэл нь гараад ирдэг. За тэгээд хувц маань угааж дууссан байна мэдээлэл нь гарчдаг. Хэрэв дахиж угаамаараа дахиад угаалах эхлүүлэх горимыг эхлүүлж болдог гэдэг. Тэгэхээр бид нар заавал нөгөө нэг энэ хажууд нь байдаг Knopo дарт суух ийм цаг үеэс бид нар ингээд илүү холдох боломж бий болцсон. Юм болгон бүгдээр ухаалаг болоод байна шүү дээ. Тэгэхээр та 5 дахь үзүүлэлт буюу энэ ухаалаг технологи мөн үү гэдэг асуултыг асуух нь таны одоо сонголтын маш чухал хэсэг шүү гэж хэлмээр байна. Ингээд дараах 5 үзүүлэлт буюу за эхнийх нь бол урсгал зардал дээр хэмнэлт үзүүлэх сонголтуудыг та хийж гин үү? За хоёрдугаар гэх юм бол таны амьдралд энэ эрүүл амьдралыг чинь одоо дэмжих энэ бүтээгдэхүүнүүд байж чадж гин үү? За гуравдугаар гэх юм бол та байгальд ээлтэй ийм технологи хэрглэж байгаа юу гэдэг асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Дөрөвдүгээрт энэ эвдрэл гэмтэл гаргаж гин үү? Эвдрэх юм бол буцаага засварын газар нь байна уу? Тавдах нь хэр ухаалаг технологи хэрглэж байгаа гэдэг асуултуудыг өөрөөсөө асууж үзээд сонголт хийж чадах юм бол та өөртөө хэмнэлтийг сонголтыг хийх бүрэн боломжтой шүү гэдгийг хэлмээр байна.